Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бид Бүгд найрамдах Солонгос улсын Суван хотоос та бүхэнтэйгээ мэдчилж байгаадаа баяртай байна. Энэ удаа бид монголчууд маань хамтран олон сайхан үйл ажиллагаа эхэлдэг. Нэгэн үйл ажиллагаа нь бол энэ сагсан бөмбөгийн тэмцээн. Энэхүү сагсан бөмбөгийн тэмцээнийг одоо Солонгос дахь монголчуудын эвсэг холбоод гээд хамт олон одоо зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр сагсан бөмбөгийн тэмцээнд маш олон баг оролцсон. Энэ нь бол 6-7 баг. Энэ баг дотроо бол нэг багт бол 20 хүн хөгжөөнд дэмжигчтэйгээд нийт 200-аад хүмүүс одоо хүрэлцэн ирсэн байна. Залуучууд ирсэн бас сонирхож байхад охтууд минь яач ваа гэдгсэн охтууд нөгөө их холдоод байгаа мó тэгээд нэг арай бүрлдэж амжаагүй багууд бүрдээгүйгээс болоод охтууд цөөхөн байгаа юм байна эрхэм үзэгчтэй. Үүний дотроос одоо энэ монголчууд маань бол олон хотоос ирсэн. Бүр 5 цагийн зайтай явж ирсэн. Ийм өглөө үүрээр ирсэн гэсэн. Би бас түрүүн бас бусдаас нь асууж сэтгэлийн үгийг сонслоо. Тэгээ сайхан цоглог залуучууд маань ингээд эвсээд хамтраад энэ сайхан амралтын өдөр. Яг өнөөдрийн хувьд бол ерөөсө Солонгосын ургацын баяр болж байгаа. Тэгээ ургацын баяр нь бол 2-3 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд л одоо манай монголчууд, миний залуучууд, миний шүү дээ, миний эх орны сайхан залуучууд энэ сайхан өдрөлгийг бий болгож байгаад маш их баяртай байна. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг үүгээр бахархахгүй юугаар бахархах юм бэ эрхэм үзэгчтэй.
Ингээд бид тухайн байгууллагын тухайн холбооны үйл ажиллагааг эхлэхэд хэдхэн секунд дутуу байна. Энийг та бүхэндээ энэ болгоныг та бүхэндээ үзэгч олонныхоо мэлмийн юг, сонор юг мялана гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Тамирчид Зэрэгс тундаа Солонгос Хэвсэг Монгол холбооны нэрэмжит цавын төлөв сагсан өмгийн тэмцээнд тамирчид бэлэн жигсэн. Тэмцээний шивч Хабаатар. За ингээд өнөөдрийн энэ тэмцээнд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт багууд хамт олон дэмжигч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн тэмцээнийг одоо манай тэмцээний зохиол өндөрс зааж үзсэн. Nice Mongolia Монгол ачттай маш олон GKS олон төлөвийн үйлдвэр мөн гадаад ажилтнуудын одоо утасны газрын ажилтнууд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэн тамирчид та бүхэндээ бас маш их баярлалаа гэж энэ тэмцээнийг нээж өгөөч гэдэг одоо суугаатын цагтаа ирсэн тэмцээний хүмүүст таныг урьж байна. 여러분 반갑습니다. 저는 그 수원 서부경찰서 외사계장 энэ талбайг та бүхэнд таалагдах үгүй сайн мэдгүй. Гэхдээ ямар ч байсан түрүү жилийн наадам энэ удаагийн тоглолтын гэсэн одоо нөгөө энэ хүн одоо энэ байрыг энэ талбайг судлах гэж нэлээд зүтгэсэн. Тэгээ энэ удаагийн тоглолтыг Чусогийн энэ баяраар хорондоо байхгүй энэ сайхан өнгөрөөж байгаа ч гэсэн бүртгэж хэмжихгүйгээр эрүүлийн одоо энэ цаг хугацаа энэ цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. 감사합니다. За тэгээд одоо энэ тэмцээний үйл ажиллагааны мэдээ Монгол төрийн голдонд нэгтцгээе. За энэ одоо нэг Монголоос одоо Монгол бахархал студийн хамт олон ирээд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай зур нэвтрүүлгүүд хийж байгаа. Тэгээд та бүхэн баг томшоо та бүхэн одоо баг багаараа ойрхон байж байгаа. Тэгээ очоод та бүхэн мэдлэгээ юмнуудыг авах юм байгаа шүү. Тэгээ баг багаараа байж байгаа. Тэгээ цэгцтэй багаараа нэг даа байж байгаа. Цаг дуусахад 10 секунд үлдсэн. Тооны харьцаа 17-14. Өнөөр багийн шүмжлээ. За. Үгжиж байна. 아이고 비기니. 비기니 비거. 우리 아시다. 많이 왔다.
Батар авиж байна. Уухтай уран За ингээд бид өнөөдрийн үйл ажиллагаанд одоо хамтран оролцож байгаа. Бас хүнээ танилцуулах уу? Тэгээ одоо Сова хотын цагдаагийн хэлцэн Тэнжааны Хумян хоо гэж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож байгаа? Одоо манай энэ тоглолтын одоо энэ талбай олж өгсөн. Энэ газар нутгийн зөвшөөрлөг тоглох зөвшөөрлөөнүүдийг олгож өгсөн байна. За танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчуудад маань маш их тусалдаг, цаг ямагт тусалдаг гэсэн юм бид нар бас сонсоод их баяртай байна. Энэ монгол хүмүүс одоо тал нутгийн монгол хүмүүс одоо энд Солонгосын ургацын баярыг энэ өдөр одоо тэмдэглэж монгол улсад маань одоо энд Солонгост одоо энэ цогцоогийн энэ баяраар одоо энэ одоо уйтгартай байх гэж бодоод энэ одоо энэ баяр эстэй тоглох талбайг бэлдэж өгөх гэж жоохон туслалаа гэнэ. Ер нь та монголчуудыг ямар мөн чанартай гэж боддгоо ер нь таны бодол? Монголын тухай Чингис хааны тухай бол амар тийм алдартай тийм хүн гэж бодоо. Тэгээ Монголын тухай түүхийн тухай маш их судалсан. Тэгээд монгол хүмүүс бол хүн чанарын хувьд бол амар хүн биеиндээ тусалдаг. Тэгээд бол алдартай одоо тийм хүмүүс гэж боддоо гинэ. Их тусархаг одоо. Монгол Солонгос хоёр хүний одоо ингээ харьцуулаад үзэхэд ерөөсөө Солонгос Монгол хоёрыг бас ижил төстэй гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр та юугаараа ижил төстэй гэж ер нь боддог бол? 일단 외모적으로 우리가 그 адилхан зүйл нь болохоор зэрэг монгол хүмүүсээ нэгдүгээр талаар зэрэг одоо нүүр царай, хоёрдугаар талаар зэрэг хүүхдээ өсгөж байгаа байдал нь тий амьдарч байгаа аж ахуй байдал нь төстэй санагцсан хүүхдээ өсгөж байж байгаа тий аж ахуй байдал нь 사실 우리하고 상당히 비슷해요. За ингээ танд монголчуудынхаа нэрийн өмнөөс Монгол эх орондоо сууж байгаа үзэгч түмнийхээ нэрийн өмнөөс дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийг үзэж байгаа дэлхийгээр тойрсон монголчууд болон дэлхийгээр тойрсон Корей одоо солонгосчуудын өмнөөс энэ дээр маш их аз жаргалтай түүнээс гадна дандаа үргэлжийн мөнхөд аз жаргалтай амьдрал нь дээшилж монголчуудын хямрлаг сэтгэлийн үеийг нь танд үргэлжийн мөнхөд ивент итгэж байх болтугай хэмээн ерөө. 감사합니다. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрвэл сартай шүн улам санах нууц байдаг. За ингээд багууд нэмэгдсээр байна. Яг энэ баг 12 баг байх ёстой байна лээ. Мэдүүлгээ өгч байгаа нь. Гэхдээ бид нэг Сөүлд байж хахад яг энэ холбооныхонтой уулзж хахад багууд нь нэмэгдэх юм мэдүүлгээ өгөөд байх шиг байсан. Гэтэл нэг холоос ирж байгаа болохоор бас зарим нь амжихгүй байх шиг байна. Гэлээ гэхдээ сая өнөөдрийн байдлаар бол яг 12 баг ирсэн. Энэ багууд бол одоо яг тэмцээндээ орхон ороод бэлтгэгдээд одоо ороход бэлэн болоод ингээд сэтгэлийн хөөрөлтэй ингээд байж ах шиг байна. Тэгэхээр маш холоос ирдэг 5 цаг гэдэг чинь өглөө үүрээр ирсэн гэд багууд байж байна. Мөн хөгжөөнд дэмжигчд нь бол хэдий халуун байлаач гэсэн бас ирсэн дэмжсэн. Тэнд одоо тэмцээтэй үед нь үзээд тэмцээн одоо төр завсарлсан үед бол энэ хашааны гадна чөлөөт гэр бүлүүд ирсэн байна, найз нөхөд ирсэн байна. За хожигдсан багууд хүртэл ингээд аль нэгэн ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнөөр ингээд хамтраад нөхдөдөө зөвлөлдөж ярилцсан ийм сайхан хөөрөлтөн бий болж байна эрхэм үзэгчтэй. Тэгэхээр бид нэр баг зэргийн одоо ярилцлагыг хүмүүсийг хүсвэл яг гэвэл зарим нь бас эх орноос хол болчоод тэр юм уу зарим нь ярилцлага өгөхөөс жоохон санаа зовоод ийм ичингүйрлийн байдалд байх шиг байна. Тэгэхээр ичсэн ч гэсэн хэдүүлээ бас ганц нэг хүмүүсээс ярилцлага авъя. Суван хотод Монголын минь хамгийн сайхан бүсгүйчүүд хүрээд ирсэн юм уу да. Тэгэхээр өнөөдрийн энэ үйл ажиллагаанд одоо
гэр бүлээрээ оролцож гэнэ үү? Зүгээр хөгжөөнд дэмжээд ингээд монголчуудаа дэмжээд орж гэнэ үү? Найз нарыгаа дэмжиж ирж байгаа тий. Одоо аль хотоос ирсэн? Параны Чуам гэдэг. Чуам гэдэг. Энэ дотроо байх уу тий? Тий. Ер нь хэдэн бүсгүйчүүд байна? Нийлэн бүсгүйчүүд нэмэгдээд түрүүн эхэлж яхад нэг 2 3 хүн байсан чинь бүсгүйчүүд ирэх ёстой байхгүй юу? Ирчүүдээ ингээд дэмжиж энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж эднэртээ хөөр баясал бэлэглэх ёстой тийм биз дээ. Хүний нутагт одоо хань шиг сайхан юм байхгүй. Хүний нутагт дэм шиг сайхан юм байхгүй шүү. Тий. Тэгэл найз нарыгаа дэмжээгээл ирсэн. Та нар одоо сургууль сурч байна уу? Ажиллаж байна уу? Бид нар ажиллаж байна тийм. Ажил нь ямар байна да? Оо, гайгүй дажгүй даж. Мөгийн их чинь бас мөдхөн өндөө явахгүй. Тэгээд та нарынхаа бас ажил дээр бас хамт очиж ажил өөрөө ажил хийж би урд нь бас 2012 13 онд бас сүнгрээ дугсан энтрээр ажиллаад яг монголчууд маань хэрхэн ажилдаа ямар байдгийг ямар хямралыг байдгийг ядрах цагтаа яадгийг одоо энэ бүхэнтэй одоо гараа төлөн байж л хамтаа ажиллаж үзсэн. Тийм. Тэгэхээр энэ удаа бас их гэж байгаа. Тийм учраас ийм хөөрхөн охтуудын минь одоо ямар ажил хийдгийм болоо гэж бас сонирхож болохоо. Би болохоор нэг тийм юу гоо сайхны үйлдвэрт гоо сайхны сав баглаадаг үйлдвэрт ажилладаг. Би болохоор хайрцагны үйлдвэрт ажилладаг. Би хүнсний үйлдвэрт ажилладаг. За манай бүсгүй хоёулаа байгаа юм биш тий. За энэ хоёулаа баярлалаа. Та нар ч гэсэн энэ өдрийн минь хүргэе. Ханийгээ дэмжихээр ирсэн. Тий, манай хүн тоглож ийн одоо энэ 11 номертай. 11 номертай юм уу тий? Танг манай баг аль нь хожиж байгаа юм. Энэ хожиж байгаа юм. За. Ханийгаа дэмжээд ирээд сууж ийн. Монголчуудтайгаа нэг өдрий ч гэсэн ингээд тий, өнгөрөх сайхан байна. Жил болгоо ирдгүү хизээ ирсэн ер нь. Ирээд одоо жоохон 4 5 жил болж байна. Тий. Олон жил болсон байж шүү дээ, тийм ээ. Тэгвэл модны хүртэл ирсэн юм биш. Ирсэн тэмцээн болгон дээр байнга ерөөсө хамт явж идэг. Манай хүн ер нь тоглох дуртай. Би өөрөө ч гэсэн тоглодог. За, өнөөдөр бол хоёулаа болсон учраас. Өнөөдөр хоёулаа болсон учраас дэмжээ явж ийн аавыгаа. Зөв, аавыгаа дэмжээд явж байна. Тэгэхээр хүний нутагт эмэгтэй хүн ер нь би эмэгтэй хүн гэдэг би өөрөө бүсгүй хүн тий. Тэгээ бахархдаг. Яагаад гэвэл бид сансан бодсон юмаа заавал биелүүлдэг. Тий яг үнэ. Эрэгтэй хүмүүсээс арай илүү амар юу юм болоо. Тийм зарчимч хүссэндээ хүрдэг тийм эмэгтэй хүмүүс. Тийм учраас хүний газар бас эмэгтэйчүүд ерөөсөө газарддаггүй. Яг уу хаяа нэг ингээ ганцаардаад хаяа гэр бүл нь холч юм уу холдоод ингээд байх хугацаанд жоохон тиймэрхүү байдаг байх. Тэгвэл ер нь бас нэг бодол байна л да мөгөгчих нь. Юу гэхээр эх орон минь тэндээс эх орноосоо ирж байгаа хин нэгнийг гэр бүлтэй нэрүүлвэл ямар сайхан амгалан тавь амьдрах болоо. Тэгээ уул нь бол гэр бүлээрээ ирээд ингэж авчлуулаар нь дайжгүй. Тэгэхгүй ингээ ганцаараа энэ ирэхээр бас үр хөвгтэй санаад ер нь жоохон хэцүү шүү дээ. Эмэгтэй хүн бол ялангуяа жоохон хэцүү. Эрэгтэй хүмүүс бол арай сэтгэлийн тэнхээтэй. Эмэгтэй хүмүүс бол ер нь жоохон уян зөөлөн болохоор ер нь хүүхд мөхтэй санах тийм байд шүү. Тэгэхээр ер нь хүмүүстэй л хөтөл ер нь гэр бүлээрээ ер нь ирж ивэл зүгээрээ л гэж хэлмээр байна тий. За ингээд бид нар гоо бүсгүйчүүдтэйгээ ярьлаа. Яг гоо бүсгүйчүүд гэхээр хүний нутагт үнэхээр энэ сайхан өнгөлөг хямртай монголчуудыг би хүний нутагт хамгийн зоригтой, хамгийн хөдөлмөрч эх орондоо их хөрөнгийг оруулж байгаа. Элгэн садандаа их оюуныг бий болгож байгаа. Хайртай өрсөстэй хань ижилдээ хорвоогийн сайхан болгоныг үзүүлж байгаа. Оюуныг бэлгэлж байгаа гэдэг ингээд маш олон сайхан зүйлүүдийг хийж байгаа. Та нартай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж та бүхэн нийлээд ер нь гэр бүлүүдтэй мэдчилгээ өгөөд ямар дуу зориулмаар байна? Зүгээр ээж аавтай зориулсан дуу л өгөх тий. Ээж аав
минь дагаад зовоохё Бүлэцхэд минь одоо тайвшрахё Итгэхэд минь дагаад хөрөхё Миний ээж үгийхээ бодол дотор мэн үргэлж залуухаа Миний ээж үгийхээ харин дотор мэн хайлаанаа Уруудахад минь харцсан зэмлэлэё Давхад минь ухаан омогшё Баярлахад минь дугайл үнэрлэё Миний үгийхээ Цэжин дотор мэн сүмбэрүүлсэн Миний үгийхээ хүндлэл дотор мэн хайрлаанаа үлгэр болгон хийж өсгсөн аав минь та. Тэгээ энэс гадна дэлхийн анарт Монгол бахархал нэвтрүүлгээ мөгийн шин их том бэлэгтэй ирсэн. Та нар мөдгөө одоо сайтуудаараа үзэх бах. Яг тэгвэл урлагийн одуудад яруу найрагчдаас бас ганц нэгэн ээжүүдээс мэдчилгээ аваад тэднийхээ дуу хуурыг тэднийхээ одоо суваанд байгаа сууж байгаа монголчуудтай гэсэн сайхан мэдчилгээний бүр бүхэл бүтэн 48 минутны нэвтрүүлэгтэй ирсэн байгаа. Ингээ хожиж байгаа багт одоо энэ өдрийн мэнд хүргээд баяр хүргэе. Сэтгэлдээс хаваац. Үнэхээр сайхан тэмцээн болж байна. Командогоос ирсэн орж байна. Эдэн цаг болж байна. Нэг 3 цаг зарцуулж байна. Багийн бүрэлдэхүүн бүрдсэн байгаа юу? Бүрдсэн байгаа. За. Өөрийн чинь манайхаа хамаг Монгол гэдэг баг байгаа. Яг энэ тэмцээнд бас уламжлалсараа л орж байна. Хоёр нь тэгээ манай баг өөрөө 2008 онд байгуулагдсан. Тэрнээс хойш тэр нь тэмцээн алгасахгүй идэвхтэй орж байгаа. Тийм ээ. Цомд ер нь ямар байруудыг эзэлж яг энэ тэмцээний анхдагч цом энэ манайх авсан. Тэгээ ингээд одоо яг 2 дахь тэмцээн болж байгаа. Зохион байгуулж байгаа улсууд байгууллагад бас баярлалаа гэж хэлээ да. За баярлалаа. Амжилт үзье. За ингээ хуучныхаа амттай таарлаа. Ер нь ингээ бодохоор Солонгос жижиг юм аа. Тийм байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Хизээ ирүү Бата юм. Би ч 2009 оны 3 сарын 10-нд анх ирсэн. За. Тэгээд Солонгосыг ямар байна даа? Гэхдээ яг хөдөө тэгэл амьдралыг бий болгоод тийм ээ. Энд ч нэг сайхан амьдрал бий болгон ч яг зүгээр энд бол зүгээр нэг хүн бол амьдралаа дээшлүүлэхин төлөө л ярьж байгаа юм. Өнөөс биш. Тэгэхээр Солонгосод баярлахаар зүйл их байгаа шүү. Гэхдээ нэг ёсны баярламар зүйл их байгаа боловч тэгээд бас л тэрний хажуугаар бас сөрөг юм бол асар олон л байгаа шүү дээ.
Тэгвэл яах гэж ирсэн ер нь мэдээч хэрэг амьдралаа дээшлүүлэх гэж одоо хоёултны энэ дээр л нэг ярил л да. Гэхдээ одоо энэ дээр би нэг зүйлийг ярив. Чиний хувьд би бол айгүй сайхан мэдээч хэрэг Солонгос бол биднэрийн хэдий биднэрт хүнд ажил нь хүнд ч гэсэн бас тусалж гэн ажиллаа хийж гэн явах нөхцөлийг бүрдүүлж гэн байх нөхцөлийг бүрдүүлж гэн амьдрал маань жоохон ч гэсэн дээшилж гэн нэгэд ингээд миний хувьд л тэгж бас бодогдох юм. Миний хувьд бол эсэргээрээ шүү дээ. Солонгос би өнөөдөр төр засаг өдөртөө байсан бол биэнд ингээл боолын хөдөлмөр хийгээд амьдрах сонирн биш шүү. Тэрний оронд би эх орондоо ажил хөдөлмөрөө хийгээд амьдраад эх орондоо би бүтээх хүсэж байгаа юм. Түүнээс би энд өнөөдөр эдний хөгжил зэвсгэлтэнд би хувь нэмрээ оруулаад яах юм бэ? Тийм биз дээ. Гэхдээ өөрийнхөө хөдөлмөрөөрөө эх оронлогоо мөнгө явуулна гэдэг чинь эх орондоо бас нэмэр болж байгаа юм. Тодорхой хэмжээнд бол хөрөнгө оруулж л байгаа. Ихч вэ, багч вэ, ер нь тодорхой хэмжээнд сард бол энд өдөөс нэг хүн доод нь сар $500 явуулдаг гэдэг бол 30,000 вон байдаг гэж бас би сонсч байсан. Тэгэж бодоход чинь л бас валютын урсгал бол эндээс бол асар хэмжээнд бол Монгол руу орж л байгаа. Тэгтээ одоо сүүлийн үед ер нь зураг телевизээр үзэхэд ер нь дандаа сэтгэл гонсгор юм сонсогдож байгаа хгүй Монголд байгаа улсууд. Ан байгаа 76 байгаа засгийн газар байгаа ерөнхийд нь сонсоход ерөнхийдөө заримдаа ч одоо би бол орой болгон гэртээ очиод мэдээ үздэг мэдээллийг бол тэр дор нь авдаг. Тэгэл сонсохоор заримдаа сүулдээ бүр цалгадаг ус одоо сонсохоор үнэхээр одоо энэ төр засгийг өдөрж байгаа улсууд бол үнэхээр энэ улс орныг хөгжүүлэх гэсэн тийм үнэхээр бодлоо. Үнэхээр хэрхэм үзэгчтэй үнэхэрийн хэдий дэлхийн анирт Монгол бахархал хэмээх энэ сайхан нэртэй нэвтрүүлгийг явж ирсэн ч хүмүүсийн бас бодох санах бас аливаа нэг зүйл сайнтай муутай байдагтай адилхан яг энэ үзэл бодлыг бид бас санамсаргүйгээр өнөөдөр энэ хүнтэй уулзаад энэ хүү ярилцлагыг хийж байгаад хүлцэлгэж. Гэлээ ихтэй үнэхээр энэ сэтгэл нь өвдөж байгаа амьдрал дунд тэр амьдралыг ажиглаж байгаа хүн бүрийн санаанд энэ хэцүү санагдал. Одоо яанда миний Монгол яах юм бол за би ч яах вэ? Энд ингээ ажиллаад болгоод байна. Миний Монгол гэдэг дээр сэтгэл нь өвдөж шээ. Үндсэндээ бол Монгол хүн болгон л өвдөж байгаа. Үндсэндээ ганцаараа би энд өвдөж байгаа биш. Хүн болгон л Монгол орн маань их орн маань сайхан байгаас сайхан байх юм бол бид ч гэсэн энд бас сайхан л байхыг бодно. Монгол орн маань хордон хөгжиж цэцэглээд хордон төргөн байх юм бол бид ч гэсэн энд заавал ингээл ажиллаж амьдрах сонирхол алгаас. Бушуу төргөн л их орондоо хайрыг элхэн сатандаа очил гэж бодно учраас заавал энд ингээл боолын хөдөлмөр хийгээл гэрээ орносоо ах トゥ амбаг саднаасаа хол ингээл байж байгааг хэн ч хүсэхгүй шүү дээ. Би бол урд нь бол одоо энд уул нь ирж ажиллах сонирхол урд нь хизээж байгаагүй шүү дээ. Чи бол мэдээж намайг бол урд нь би бол ундаг том 8 ч юм. Тэгэл одоо бодолтой. Тэгэл энд ирэл бас 6-7 жилийн нөр үзчихлээ шүү дээ. Тэгэхээр ер нь Монгол маань ямар байгаасаа гэж бодож байна. Ер нь л ийм байхаас ер нь хинэн ийм байгаасаа ер нь ард иргэдэн юм уу тэр 76 юм уу аль нэгэн бодол танд байгаа бах та. Миний бодлол зүгээр яг энэ улс төрийн тогтолцоонд л бодох гэж. Гэхдээ ард түмэн маань бас дэмжээд хэцүүлэх шиг байна. За миний мэдхийн одоо парламент засгалтаа одоо 25 жил боллоо шүү дээ. 25 жилийн засгалд арчилсан хувьсгалыг одоо хийсэн улсууд өнөөдөр арчилсан хувьсгал биш үндсэндээ мэдэхгүй би бол ойлгох гэдэг хэцүү болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь 16 оны сонгуульд хэлийн чанддах монголчууд аюул их үүрэг оройл гүйцэтгэх тийм шин чанар харагдаад байна гэж байгаа, төлөв харагдаад байна гэж байгаа. Таны хувьд яах вэ? Би бол сонгуул энд бол зөвхөн иргэнийхэн хувьд, эрх үүргийнхээ хувьд би очоод өгье гэсэн бодол байгаа боловч эндээс онлайнаар болох гэж байгаа шүү. Онлайнаар бол бүгд идэвхтэй оролцсон шүү дээ. Энд байгаа улсууд бол бүгд оролцсон онлайнаар. Гэхдээ бас нэг хэцүү юм нь юу гэхээр сонгуульдаа ормоор байдгаа. Гэтэл элчин маань их хол байдгаа. Тэгээд очихоор нөгөө ажил маань завсарддгаа гэдэг ингээд ярьж идэг. Тэгэхээр онлайн нэг чухал байна. Ер нь яг онлайн л чухал шүү дээ. Дөрөвгийн сонгуул бас яг гадаад байгаа иргэдийн саналыг бол авна гэсэн шүү дээ болно. Тэгэхэд Солонгос өнөөдөр хэдэн хүн яг тэнд санал өгсөн бол гэдэг тоо байгаа болов.
Онлайнаар энд гадаад амьдарч байгаа улсуудаа ингээд өгнө гэх юм бол энд байгаа залуучууд бол асар идэвхтэй оролцсон. Тэгэхдээ би бол энэ сүүлийн үед бол энэ парламентын зохицлыг үнэхээр дэмжих байсан. Тэгвэл Монголдо очиод одоо дэмжих үйл ажиллагаагаа одоо энэ одоо болохгүй байгаа, бүтэхгүй байгаа юмыг бас засах үйл ажиллагаанд оролцож болохгүй юу? Болохгүй юм байхгүй л тий. Байхгүй тий. Тэгэхээр тийм бодол байна уу? Ер нь улс орны эдийн засаг бас жоохон нааштай төлөв харагдвал аль болох хурдан дүрг очиог л бодно шүү дээ. Наашгүй бол хин ч гэсэн өнөөдөр бас үндсэндээ л улс их орн өнөөдөр хөг болохгүй тийм ээ. Өнөөдөр бид бол энд байгаа энэ Солонгост амьдарч байгаа улсууд бол үндсэндээ бол улсад бол ямар ч дарамт үзүүлэх биш. Улсад бол асар их хэмжээний тусдын болж байгаа л гэж боддөг шүү дээ. Тийм ээ, тодорхой хэмжээний сарынхан доотлын цалин энд ажиллаж байгаа нь сая 100 вон авч байна. Тэрний чинь тал нь Монголд орж байна. 30 мянган монгол одоо өнөөдөр бодолтой 500-аар бодоход л өнөөдөр асар хэмжээний валютын орсол орж л байгаа. Тий. Тэгэл бодохоор чинь бас л их байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энд байгаа улс залуучууд буцъя гэж бодсон бодол байна. Хамгийн гол нь монголчууд эднүсийг чинь ажилуулах, ажлын байр алга. Цалин хөлс нь Монголд хэд өгдөг л. Хамгийн гол нь тэр л шүү дээ. Өнөөдөр хамаа алгыг эдний нөхцөл шиг за бойлё. Өдрийн би одоо юу хийдэг л дээ зүгээр. Өдрийн бол одоо монголчлах юм бол өдрийн хөлсний ажил хийдэг. Тэгэхэд би өдөрт 100-аас 120 мянган цаас авдаг гэж бодоход Монгол мөнгөөр бодоход ч өнөөдөр 160-70 мянган цаас за боли өдрийн 50-60 мянган цаасны цалинтай ажил өдрөөр хийдэг ажил өнөөдөр байхгүй шүү дээ. Өнөөдөр бол байсан ч одоо яаж ийн 10-20 мянган цаас хийж байгаа. Тэгэл өнөөдөр авдаг өгдөг дээр хамгийн гол нь хэцүү байгаа юм шиг байгаа шүү дээ. Ер нь сонсох нь л хилийн тэр хол дамнсан хилийн цаана ингэж их бодлого ширэн сууж ингэж их юмыг бодно гэдэг өөрийнхөө хөдөлмөрөө ажиллаа хийж байгаа хүмүүс их л дарамттай байдаг бах та. Мэдээж хэрэг сэтгэл одоо биеийн хөдөлмөр дээр сэтгэлийн тэр их хатуу хөтөө их орон маань сайхан болоосоо яагаад болохгүй байгаа юм бол гэдэг энэ их зовлон энэ их бодлын нэмэгдэнэ гэдэг чинь тухайн бие хүний нэгэн ийм үхээд байна гэсэн үг шүү дээ эрхэм үзэгчтэй. Энэ бол яалтчгүй нэгэн бодууштай санаачтай тэр томчул бодууштай л зүйлийн нэг. За ингээд батада баярлалаа ярилцлага өгсөнд мэдээж хэрэг хүний нутаг чи өөрөө бизнес хүн тэгээд улам их бизнесийн сэтгэгдлийн төрөн их орондоо их зүйлийг аваачна гэдэгт удахгүй аваачна гэдэгт их итгэлтэй байна. За их баярлалаа харин их олон жилийн дараа санаандгүй байж байгаа таарлаа. Найс нөхдөдөө минь хэрэг мөгийн хаана байгаа вэ? Мөгийн одоо мэдхгүй би одоо бол Дорнот аймагтаа амьдарч байгаа болов уу гэж бодож байгаа. Тийм үү. Тэгээ энэ агшныг ашиглаад Монгол цуугаа найз нөхөд ах トゥ амраг задна бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгост бол өнөөдөр их нартай сайхан байлаа. Тэгээ өнөөдөр харин сэтгэл их хөдөлж байна. Бараг 10 жилийн өмнө. Тийм тарцуулж байж байгаад өнөөдөр уулзсан. Их сонирн байлаа. За баярлалаа. Баярлалаа. За ажлын амжилт хүсье. За ингээд бодохоор бас улсын их хурлын жаргал сайхан билүү нэг хатуу үг хэлсэн байдгийг. Хилийн чандад суугаа монголчууд ясаа тавих гэж ирдэг юм уу? Үгүй. Энэ дээр би бүр эдэн нэртэйгээ санаа нэгтэй байна. Тэд ясаа тавих гэж ирдгүүн байна эрхэм үзэгчтэй. Тэд хичнээн жил 10-20 жил хүний нутагт ядран байж тэр тархин өвдсөн, нухсан өвдсөн, гар нь хугарсан, хөл нь хугарсан, бие нь тэр бууралцсан энэ их хатуу хөтөө энэ үйлдвэрийн орионд энэ үс нь халцарсан ийм л монголчууд яг буцдаг. Гэхдээ монголчууд энэ сайхан залуучуудаа ямар сайхан ничгэнсэн, ямар сайхан залуучуудыг явуулдаг үлээ. Яг энэний хоорондох төө хэрэн зайн дотор бол сэтгэлээсээ ажилдаг, ядартлаа ажилдаг. Тэд их орондоо яг энэхэн хугацааны хөрөнгийг бий болгодог. Ийм учраас эдэнд тийм хатуу үг хэлж хизээш болохгүй. Тэнд орон зай байлгах ёстой. Заавал үлдэх ёстой. Энд хилийн чандад хідэн хүн байна. Яг энэний орон зайг Монголд үлдэх ёстой. Монгол бахархал нэвтрүүлэг яг энэ дээр энэ бүгдтэйгээ санал нэгтэй байна. Сэтгэл өвдсөн юм их байдгийн байна. Байдаг ч юм
гэлээ хийхдээ Монгол бахархал нэвтрүүлэг тэрийн болгон муу юм болгоныг би сөхтгүү, сайн болгоныг хардаг. Гэхдээ сүүлийн энэ явсан хугацаанд бол монголчууд маш их сэтгэл нь өвдөж байгаа учраас би энэ үгийг гаргахаас өөр арга байхгүй. Эрхэм үзэгчдээ таач гэсэн нэгийг бод, би ч гэсэн нэгийг бод, энэ томчуулч гэсэн нэгийг бодож эднэрийг хайрлж хамгаалж гамнхан зүйтэй юм аа. Эрхэм үзэгчдээ нэвтрүүлэг үргэлжлэжээ. Эх хормын гундаад эгэл түмэн минь цөхраад бай эгшиг дуу минь хансраад бай ганцаардаад ганцаардаад хойлчос минь алдраад байх оо хойлол дамбухай дамжраад байх оо хойсол тэмцэл химэрд бай хотол дүнийг шүмэрд бай бид цохол бай бид цохол бай бид цохол бодморд бай үнэн түүхээ бичмэрд бай өдгийн утгаа хамгаалмард бай өнө мөнхөд чаргамард бай Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг.